Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн энэ үдшийн мэндийг хүргэе. Тэгэхээр Эрдэнэ төлөвлөрийн Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ хүргэдэг сэтгэлээ нэй. Чин сэтгэлийн ярилцлагын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаард оролцож байгаа зочныг үзэгч та бүхэндээ би танилцуулах нь мэдээж хэрэг илүүц асуудал байх. Монголын ард түмний сэтгэлд зүрхэнд итгэлийнх нь гал болж дүрлэлтсэн тийм нэгэн гайхамшигтай авгаа хүн оролцож байгаа. Монголын ард түмэн өөрийнхөө таалагдсан тэргээр л нэрлдэг их Даян хаанч гэдэг чилүүгэн дээгүр толгойт янз бүрээр л нэрлдэг дээ. За Монгол улсын гавь жижигчин Монгол улсын соёлын дэргүүний ажилтан Сүхвиг гэдэг. За баярлалаа. Сайн байна уу, та сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. За Эрдэнэтэд өнөөдөр ирэхэд юу ямар вэ? Өө сайхан хурдаг болж ирлээ шүү дээ. Буруу даа. За. Монголчууд ховтой хүн хуртай гэдэг. Тийм ховтой хүн хуртай. 1980-ад оны ихэнх үед одоогийн залуучуудын хэлдгээр жинхэнэ нод болж тэрийн залуучуудыг байлдан дагуулж ялаа да. Эрдэнэ нутгийн оюуны хайрыг хайрлаж ижиг. Жи Дамбын Батбаяр. Батбаяр юу? Тийм Батбаяр. Тийм Даран Батбаяр. Тийм. Тэр жижиг танх тоглох санааг хэн найруулагч тавьсан? Нямгоо найруулагч. Хүүхд залуучуудын театр кино. Одоо театр бол байхгүй болсон шүү дээ. Гэтэ тэр манай театр бол агуу театр байсан. Тэр театрт би 9 жил ажилласан. Хамгийн анх би Николай Устровын Болтерхатаас Паул Гэрчэг нар тоглож байсан байхгүй. Дорсон бөгшийн өвөр. Тэгээд аман жаргалаар би тэн тоглож байсан театртаа би олон төр бүтээсэн. Би зүгээр нэг сонсч ирсэн юм байна. Хайрыг хайрал тоглож байгаад бас нэг жоохон осолдоод эмнэлэг твтээд тийм нэг жил явц хайрыг хайрлж үжигэн тоглоо 4 удаа мис цэслээ илгээд. Ер нь тэгэл нэг урлаг гэдэг чинь спорттой адилхан тий. Жирөө урлаг үнтэй мэдэн шүү дээ. Тэгээд хэцүү л үйдэг юм л. Нэг жил эмнэлэг твчээ эргээд Батмөнх дараагийн үзэж яхад би хайрыг хайрлыг эргээд тогсон л. Тэгэд үзэгчд ингээд намайг янзын хүлээж авчихсан байхгүй. Та тэгээд яг тэгэхэд бас шөмжлүүлж ирсэн шүү дээ. Өөрийгөө эмчилсэн эмчид тайзан дээрээс намын хорооны нарийн бичгийн дарга урдуур гарч цэцэг авч эмчилтэй өглөө. Тий. Яг тэр зүсгийг хөндлөхгүй тэгж ийсэн. Тэр зүсгэнд хамаагүй шүү дээ. Би эрүүл байл болно шүү дээ. Тайзан дээр байл болоо. Таныг бас би өвдөд эмнэлэг твтэж байхад би зүгээр сонсч ирсэн. Эмнэлгийн цонхоор ингээд цаасаар нуглаад иквчихсэн онгоц нисээд орж ирсэн Дорж самбуу багш нь миний Монгол гарчаагийн гэдсэн тийм загтал өвчсөн байсан гэж. Үгүй тэр чин цаасаар өвчээг юм аа. Тэр чин ингэсэн. Дорж самбуу багшийн авга одоо цолмын ихч байна шүү дээ. Тэ одоо ч байна. Цолмын ихчийн ургалтын будгаад миний Монгол гарчааг өгч болохгүй шүү гэд баатам цаасан дээр бичээд миний толгой дээр хатсан. Би ухаангүй байсан юм чи. Тэгээд би тэрэнд их хайртай байдаг. Одоо манин буяа гэж байдаг шүү дээ. Тэр хүртэл цонхороо ингээд намайг эргэж ирж ирсэн чи миний цонхор. Даяна тантаа уулзыг гарчаагна гэд. Анх 18 настай байхдаа кино тоглосон. Давны цан даваа кино. 16 таа. Тий. Яагаад тоглосон юм? Та тэгэхэд одоо дугуйл Монголд явдаг байсан юм? Үгүй. Би тэр үе чи одоо амьдрал гэсэн сонирн байлаа шүү дээ, тий. Социализмын үед өнөөдөртэй адилхан бэлэн юм хийдээд бэлэн юм яаж хөөхтүүд биш тий. Тэр үе чинь би 8 дугаар анги төгсчээд 30 дугаар сургууль төгсчээд мах хурдлоо гэж байдаг шүү дээ, тий. Кино өдрөө хажууд тэр мах хурдлууч бидрүүс торинсан юм чинь. Тэнд л одоо нэг жүжигчин болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байсан. Ээж маань тэгээд намайг тусгай ажлаар явуулсан байхгүй. Кино өдөртөө? Кино өдөртөө даван цан даваа кинод. Зав. Ээж нь кино өдөрт ажилладаг байсан юм уу? Гүү, манай ээж тэр аптект ажилладаг байсан. Тэгээд тэнд одоо бас таньдаг хүн байж тээ. Тэгээд бунтар багшийг мэддэг. За. Жамингийн бунтар. Тий, Ж бунтар гэж одоо миний багш л. Тэгээд тэр кинонд тусгай ажлаар явж байгаад Эрдэнэ нутгч жүжигчин биш та. Тэр хүн тоглох хэрэгтэй байсан юм л. Тэгээд тэр чинь нэг нутгаа санаад энэ боёо хөнгөр рүү явчихсан. Тэгээд би оронд нь тэр кино тоглосон. Тэгээд анхны минь 16 настай кино тэр аваа би тантай адилхан дарга болно гэдэг. 5 минутны зураг л байдаг. Тэгэд одоо би тажигч аавыг хамгахдах гэж байна л. Гавьчин нэмсэр. Бээ базар. Хөсгөл аймгийн харьяа. Базар. Сүүлд хоёр бас
Мантацсан дээр хамтаа тийм мандуу цаан аавгүй ирэлээ л. Тэгээд би боддیں۔ Үгээ чэйжлэх гэлээ. Яаж үгээ чэйжлэх юм болоо гэл. Уулын орой дээр гараад ингээд үгээ чэйжлэх гэж байж хат. Миний нүрэндээс ус урагчаа чи над руу хар гэд би аав руу харж чаддгүй байсан. Тэгжил анх би урлаглуу гэд орсон хүнд. За тэгээд анх одоо кино урлаг тэгээд ороод ирчихсэн. Уг нь бол бас нэг залуу хүмүүсийн одоо хүсэл мөрөөдлөөр бас нэг жүжигчин болчих юмсан, кинонд тоглох юмсан гэсэн бодол байсан тийм ээ? Гүү. Ерөөсөө байгаагүй. Ерөөсөө байгаагүй. Би их ном уншдаг байсан юм л да. Одоо ингээл Майн Рид, Джек Лондон те. Жимачин гэх. Тийм одоо тийм л ном уншдаг байсан. Тэр ном уншиж байгаа тэгэл тэр кино тоглосны дараа л ерөөсөө нэг кинодрам ангид ор хийсэн нэг тийм сэтгэл төрөл. Одоо энэ чанхны найданд орж ирсэн манай анги. Одоо энэ сосор барам, догдын сосор барам бид нар чинь ингээд 460 хүүхдэд шалгалт өгтөл. Дэрэнтэн тэнцэл тэгэл Орсын одоо миний багш Сэдгва доржин Сэд. Тэр хүн нам хөлж урлагтаар усан да. Тэгэхээр манай үзэгчид бол Сүхбай Гавьяатын багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Доржин Сэдэд гэдэг хүнийг сайн мэдэх байх л да. Өглөө киноны цоохор марны 8-чин гэдэг үгийг хэлэхээр л их сайн мэдэх байх. Эхнэртэй хайртай болоод мөнгөтэй хүн ч авдаг л морины нэгдэ гэж зогсож яадаг. Саахан хүрээний 8-чин эрийн дүрийг гаргадаг. Сэддгва жижиг дүрийн их мастер байсан тийм ээ? Ярилгүй шүү дээ. Одоо Лувсангай ах Сэдэага чимд осргоо гэдэг нь чинь бүгд тэр чинь агуу хүмүүстэй бозар. Та одоо мэдээж яг саяны нэрлсэн хүмүүсээс өөр бас хамт ажиллаж үзсэн тийм Монголын урлагийн одоо агуу гэгдэж байгаа хүмүүсийн тухай ер нь хин хэнийг их мундаг гэж боддог. Вирус дээд үеэд бүгдийг нь мундаг гэж боддог. Одоо дамжин сүрнгөө байна, чимд осргоо, чукор байна, дагэрэн згоо байна, хаан цэмтлмаягч байна. Одоо кармаягч. Ерөөсөө үе үеэрээ бид чинь дээдлэл ингэж хүндэлж явдаг ч үү. Өнөөдөр бас таныг Монголын ард түмэн яг л ингэж хүндэлж байгаа шүү дээ. Даян хааныг. Монголын их Даян хаан. Дараа нь магадгүй дэлхийн кино урлаг тэрийг хүлээн зөвшөөрөх байх гэж би боддیں۔ Мөнх тэнгэрийн хүчин дор киноны чилээгүний дүрийг. Энэ ах утга. Би танаас нэг юм асуух гээд байна. Та аавда тоглох гэж байгаа дүрийнхаа зохиолыг уншуулдаг байсан тий? Өөрийнхөө аавд. Тий. Ацаг шүдний зөрөө гэж нэг кино байна да. За тий. Ананд очрын дүр тоглодог. Ананд очрын тий. Зохиол дээр Ананд очрыг алаа толгойг нь өөр газар тастаад өөр газар болно гэсэн тийм зохиол дээр тийм юм байдаг. Тий. Аав чи их татгалцсан тий. Татгалцсан. Тэр битгий одоо дөнгөж сургууль төгсчөөд 82 онд багшийн дэдийн кинодар намт төгсчөөд байж хаад Николай Островскийн Павл Хрченкны Болгон хатагдсан биз дээ тий. Тэрэн дээр тоглоход миний ээж аав хоёр үсчээд арайч би доглон дутуу төрөлөг юмсан гэж явж исэн баггүй. Ээж нь уйлжсэн да. Миний ээж уйлжсэн. Зэрэгтэл зуудсан. Тий. Яриач юм хүү төрөлөг гэсэн. Тэгээд дараа нь асчны зураг тоглох гэдэг зохиолын уншаадсэн бажин багш хэлсэн л дээ. За миний хөө ийм зохиол гэдсэн. Би аавда зохиол онсон. Манай аавд гэсэн. Энэ арайгүй юм шүү. Толгойг энэ дастаад чэйжин би ингээ булаад эн чин болдгүй юм шүү гэд. Тэгээ би бажин багш хэлсэн дээ. Бажин багш аав зөвшөөрөхгүй нь чинь бажаа өгч тэгж байгаа. За яах вэ? Зохиолын үгээр янсалч юм чинь. Тэгээд тэр кино тоглосон. Андаач. Танай ангийн документын сосор ором Монгол Улсын гавьяат жүжигсэн төрийн шагналт. За тийм. Сосор ором гавьяат илүү сартай 100 киноны галагийн дүр тоглолцоод энэ бол яг л амьдрал дээр байгаа сосор ором гэж хэлдэг. Тэгвэл яг таны бүтээсэн дөрүүдээс яг аль нь сөхвийг вэ? Яг аль нь сөхвийгтэй адилхан? Тэр нь дөрөв болгонд сөхвийг байх хэвээр. Яг тэр би дөрөөсөө цухтаад тоглодог. Түүнээс өөртөө ажихан сөхвийгээ тоглохыг хүсдэг. Одоо энэ хэцүү ангийн одоо тэр нэг тарин шинэ гэрлэгийн аауд нэр өстэй те. Вирусөө дандаа дөрөөсөө цухтаад. Одоо жишээлбэл чилүүгэн тоглолцоод одоо тэр ам цангуу гэдэг нэг пивний реклам байдаг шүү дээ тий. Чингис пивний реклам. Тийм Чингис пив. Тэр чинь ингээд сахал үсээ гадна одоо дотн сэтгэл дандаа дөрөөсөө сухтааж явдаг. Одоо би нэг 70 орчим кино тоглолцсон. Оо за 70 орчим кинонд. Тий. Тэгээд дандаа дөрөөсөө сухтааж бүгдээр ингээд давтгаалгүй шүү дээ. Давтах юм бол жүжигчин биш. Миний сэдвээ багш хэлжсэн. Ширээний сан жүжигчин байдаг юм аа. Амьдралын сан жүжигчин байдаг юм аа.
энэ зарчмыг би ярьж байна. Өнөөдөр Сүхбай гэдэг хүн Монголын ард түмний сэтгэлд их л өндөр байр суурийг эзэлж их л том орон зайг эзэгэндэг Монгол улсын гавьяа жүжигчин болчихлоо. Уг нь гавьяат их эрт болох байсан. Жохон түргэн дугарсан. Гэхдээ ээж аавны гавьяат болоход уучлаарай байсан уу? Хэрвээ байсан бол их л баярлана да. Дээрээс харж ирсэн. Монгол улсын төрийн шагналт ардын уран зохиолч Бавуугийн Ловгсөрөнгийн зохиолоор Монгол улсын ардын жүжигчин урлагийн гавьяа сэтгэлтэн Гомбожмын жигжиг сүрэнгийн хийсэн Хүн чулууны нулимс гэж кинонд. За тийм. Тоглодог. Тэр кинонд тоглолцоод тэр кинон дээр гардаг үйл явдал нь Байлдааны гавьяаны одон гавьячаад найзынхаа ярил дээр болцдог. Тий. Сусан гавьяаны авлагантыг бод. Гэхдээ тэр нь бас зүгээр тухайн үеийн цэрэг хүний Монгол эрх хүний чанар байсан байх. Тий. Зүгээр 80-аад онд танд гавьяа төгөх гэж яхад гэж ярьдаг л да, би ямар мэдэх вэ те. Гавьяа төгөх гэж яхад Сүхбайг хэрвээ гавьяа төгөх юм бол би тэрийг чинь Сэдагагийн шарил дээр аваач болно энэ төр гэж хэлсэн. Тэр зүгээр жоохон залуухан амгалан байсан болоо тэгсэн юм уу? Яг үнэхээр тэгэл аваач болчих гэсэн юм уу? Гэхдээ ерөөсөө миний дотор бодол байдаг байсан байхгүй юу? Яг тэр үе зах зээлийн үед ингээл ороод ирэхэд ахмадаа шүмлэхгүй урлаг гэдэг чинь ямар хөө юм болчлоо тийм ээ. Та нар бүгд мэдчихэж дадлахны өмнөөс юу илүү үзэж чадахгүй л шүү дээ урлаг чимлэхгүй байлээ шүү. Ахмадаа хүндэхгүй. Тийм учраас би хэрвээ би гавьяатаа багшаа шарил болно гэдээ одоо энэ их хурлын шин алтаатай ярьж байгаа шууд хэлсэн. Би болно баруун өвдөг навч болно. Би Сэд багштайгаа соёлын тэргүүнийг 1993 онд авсан. Айрмын соёлын тэргүүнээр гэдэг чи 200 төгрөг байсан. Гэхдээ ер нь цаг хугацаа их хурдан юм те. Эргээл ингэ бодож байхад Мантгай цаатан кино хийгдээд одоо 24 жил болсон байна шүү. 24 жил тий. 87 онд хийгдсэн кино шүү. 87 онд хийгдсэн одоо 24 жил болчихсон. Тий. Мантгайцанд яг хэдтэй Батмунхтай янд хэдтэй тоглосон? Би 26 настай. 26 настай. Зинхэнэ нөгөөх Монголд ирчүүд ярьдаг галзуу бараа яманд гараа хийхээс буцахгүй л байж та тий. Тэгэхээр бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэнд их баярлалаа. Манай нэвтрүүлэг бол одоо ингээд үргэлжилж байна. Гэхдээ бол цаг хугацаа айгу хурдан юм аа. Тэгэхээр энэ мундаг жүжигчин энэ ард түмний хайртай хүнтэй уулзаад ингээд сууж яхад цаг хугацаа ер нь маш хурдан ингээд явал өнгөрчих шиг болох юм. Гэхдээ би танаас одоо ингэж асуух гэдэг юм л да. 70-аад кино тоглосон, 70 өөр янзын дүр бүтээсэн. Одоо танд ийм дүр тоглож хамсан систем дүр байна. Байлгүй яах. Яг ямар дүр вэ? Вирусоо ойтон байхдаа бол амгалан байж тээ. Ормын жилдээ тоглох юмсан. Тийм ээ? Эсвэл би гамлет тоглосон чи их болдог байсан. Тэгээд чадахгүй мэлээ. Урлаг гэдэг чинь агуу урлаг гэдгийг мэдэрсэн. Тэгтээ бол одоо би цаашдаа бол сайхан нэг Монгол ирэх хүн. Нэг чистний Монгол гэж ярьдаг да орсоор бол тийм. Тэгээ нэг утаа үнэрсэн арлагын үндсэн нэг сайхан Монгол хүн тоглохыг л бодож байна. Одоо та бол ингэж хэлэх гээд штэ. Сайхан хөл сангалсан хөх ирэх хүнд. Их орноо хамгаалсан тий. Та хоёр удаа хааны дүр тоглосон уу? Би Батмунхтай яан тоглосон. Тэгээ Чилүүгэн тоглосон. Дараа нөгөө нэг юу суудлаг гэж жүжигдэр Чунуу хаан тоглосон. Хаан туух жүжиг үстэй тэр нь тоглосон ингээд тий. Нийгэм хөгжижлээ л да. Киноч гэсэн одоо хөгжих гээл ингээл киноны төлөө зорж байгаа, киноны төлөө хөрөнгө мөнгө цаг зав бүх юма зориулж байгаа тийм хүмүүс бас гарч ирж лээ. Одоо боловсрол суваг телевизээр кино код гэж нэвтрүүлэг яваад л кино хийх гээд л ингээл тийм ээ. Орсон л тас. Тэгэхээр зэрэг яг тэр хүмүүсийн хүсэж байгаа бас үзэгчдийн хүсэж байгаа тийм сайхан киног одоогийн залуучууд ер нь хэр хэмжээнд хийнэ гэж боддгийг та. Яг таны хувьд. Нөгөө техник бол сайн болчихсон. Ер нь тэгээд сүүлийн залуучууд бол хамгийн одоо заваа юм болохоор интер шуумтай.
одоо зохиомж маягийн телевизийн зохиомж маягийн хийж. Одоо бол ерөөсөө зүгээр л одоо нэг студ дотор ингээл тийм ээ нэг гэр дотор зураг авчаад тэрийг кино гэдэг гаргадаг байхгүй. Тоглож байгаа жүжигчний хөр зэрэг мэрэгжлийн жүжигчин тоглохоор зэрэг мөнгө нэх байх гэж одоо нэг топ модель ч юм уу тийм хүмүүсийг тоглуулад эсвэл найз нөхрөө тоглуулад гэр бүлийн кино хийгээд шүү дээ. Энд чинь яриаг бодлоо. Та яг кинонд хэдэр ямар үнэтэй тоглодог? Ямар үнэтэй тоглодог? Би бол ерөөсөө яг үнээсээ л. Би яг үнээсээ л хийлээ. Би бол энэ ээжийн кинонд би 550 мянган тоглосон. Хэцүүн кинонд би 750 мянган төгрөг тоглосон. Надаас бол том жүжигчин бол 3 сая 4 сая тоглодог юм билээ шүү. Танаас том гэдэг нь тэний. Одоо энэ ахтын дарааны театрын эдэн амлиокод тоглодог байхгүй. Би танаас том гэхээр зэрэг нэг бол би томтой эсвэл өндөр цол хэрэглэдэг гэж ойлгоод байна л да. Өдөр ч өөрөөсөө ханьж тогтоос юм билээ. Би өөрөө оюутан байсан заа. Би оюутан байсан оюутны хэмжээд л одоо жишээлбэл ингээд сухаха би нэг диплом найзлыг гэсэн юм аа. Одоо нэг энэ чинь ингээд та энэ туслаад өгчих юм бол 5 мянгаас тоглоно. Гэтэл нөгөө жүжигчд бол шал ондоо шүү дээ. Асарж байгаа мага гэж бол өмнөөсөө өндөр хатцсан үнэтэй юм. Та яагаад тэгж өндөр үнэтэй тоглодог вэ? Уран бүтээлч хүн гэдэг чинь биш тий. Бизнес биш. Одоо хамгийн гол нь би ганцхан юм хэлэх гэдэг байна. Уран бүтээлч кино гэдэг бол уран бүтээлч хүн өөртөө ингээд бид нар таваар биш шүү дээ. Бид нар ард түмэндээ уран бүтээл өгөх ёстой шүү дээ. Гэтэл өөртөө таваар болоод байгаа. Надад л санагдаж байна. Би таныг тэгэхээр зэрэг ингэж ойлгоод байна л да. Ер нь амьдралаа бие урлаг зориулаад байгаа юм байна гэж. Зөв. Таны сэтгэл юм байна. Нэгд хоёрт таны бие бас урлаг зориулагдсан гэж би хэлэх гээд байгаа. Манай үзэгч бас мэдтгэл байх л да. Монгол Улсын төрийн шагналт найруулагч Бэгзийн Балжинымын Мөнх тэнгэрийн хүчин дор киноны чилүүгний дүр тоглоход шүдэ бодуулаад шүд унсаа. Нөө эпиритэй юу яас одоо ч ингээд унчаад ингээд. Юус амьдралаа би урлагийн төлөөл өгнө. Харамсахгүй байна уу? Харамсахгүй. Яагаад? Эсэж харамсахгүй. Ард түмэн намайг хүлээгээд авсан юм чи. Гэтэл өнөөдөр таны үеийнхэн танаа ангийнхан найзууд чинь шүдэн бүтэн л байж байгаа шүү дээ. Ямар хамаатай. Ярд харамсахгүй. Та ер нь яагаад харамсдаг юм бэ? Урлагаас болоод нэг дор нэг жил 4 удаа хаглууллаа, шүд ам нь унлаа. Тэгэл ядж л нэг дүр тоглох гэж л яр шарханд баригдсан зөндөл юм болж шүү дээ. Тэр яах вэ? Тэр чинь. Ерөөсөө миний мэрэгжил юм да. Одоо жишээлбэл Японы кино үүдэг шүү дээ. Пүүигийн домог гэдэг. Одоо тэр залуу хүн эмэгтэй байж тээ. Бүгшүүдээ цөмлүүлээд авахуулаад тэр ээжд нь тоглосон шүү дээ. Яг Монгол хүн тэгээд амт явж л юм чинь яг бүтээж болдог. Одоо би хаанч тоглоно, алс тоглоно. Энэ шүдэ хэлэх юм бол тэгээд явна шүү дээ. Танд одоо яг ингээд кино урлагт хөтлөж оруулсан багш нь сэдд байгаа. Тийм. Яг одоо энэ тайзны болоод дэлгэцийн урлагийг гардад заасан багш нь Дорж Тулмын маамхүү. Маамхүү багш, мөнхтөрж багш. Бирвагийн мөнхтөрж. Одоо Дорцсон багш. Би ерөөсөө ингээд бүх найруулагчаар ингээд ёстой нэг базуулж явсан даа. Шүүсээ шахуулж байсан. Миний маамхүү багш бол агуу хүн базар байна. Миний маамхүү багш бол одоо бол гавьяа авах явдал би гайхаад. Одоогийн яг өнөөгийн амьдарч байгаа нийгэмд сэтгэл хангалуун байна. За одоо ингээд бодоход байж тээ. Энэ нийгэм өөр хүүхдүүд мөнгө битгий тавьж ирээсэй гэж хэлмээр. Социализмын үед бол бид нар чинь цалинтай, стипендтэй тий байсан. Одоо бол би ингээд 2 оюутан, 3 оюутан хүүхд байна. Энэ дээр чинь мөнгө төгрөгийн төлөхөөл ингээд яваал ингээд хэцүү л шүү дээ. Одоо би группт байж нэг 105 мянган төгрөг авдаг. Тэгээд нэг уран бүтээлийн нэг юм ийгээл ингээд явж ин 60 нас хүрчээд нөгөө гавьяатын шагнад 150 мянган төгрөг авдаг юм байна. Энэ тэмдэг чи ерөөсөө нэг 6 мянган төгрөг таа гэж ярьж байгаа юм чи. Автобус нөмгөө өөр юм баг. Зүгээр хэрвээ Сүхбай гэдэг хүн Монголд биш Америкт юм уу тэр Италид, Японд ийм гавьяа байгуулсан жүжигчин байсан бол үдээд дэлхийн хүндрэлтэн таньж байгаа та. Тэгтээ би амьдралаа хөтөрдгөө, гомддгоо. Яагаад гэхээр зэрэг би Мантхуй цаатаан тоглолцоод Батмунтай юм тоглолцоод би 2 өрөө байр авсан. Улсаас шүү дээ тий. Тэгээд
9,000 төгрөгийн тэр одоо 9,000 гэдэг чи юу вэ? Хэдэн сая Нэг- төгрөг шүү дээ. Нэг Москвич нүг л 8,000 гэд одоо тэгвэл би ажиллах би шагнал авчихсан. Би ерөөсөө тэр гадаад юмтай барьсан трек үстэй би зөвхөн Монголд л байхыг хүсдэг. За их баярлалаа танд. Бит хоёрын ярилцах цаг нэвтрүүлгийн ингээд хугацаа дуусч байгаад. Өгн ингээд хэрвээ нөгөөх их нацаг дөржин хэлдгээр морьтойсон болоо завтайсан бол гэдэг шиг боломжтойсон болоо бололцоо байсан бол өшөө илүү их олон сайхан зүйлийн тухай үзэгчдэд эрдэмтдүүдтэй бас ингээд сонсох байлаа. Эрдэмтдийнхаа үзэгчдийн сонирыг мэлааж мэлмиг баясгах байлаа. Тэгээд одоо альва юм цаг хугацаатай байдаг учраас өндөрлөхөөс өөр аргагүй байна. Тэ. Та тэгэхээр яг одоо манай телевизийг үзэж байгаа, таныг үзэж байгаа үзэгчдэд хандаад бас сайхан үг хэлээд нэвтрүүлэг өндөрлөөд ямар вэ? Анхдагч болсон тэр ахмад хүмүүс миний хавцааны одоо насны тэр хүмүүст их баярлалаа. Эрдэнтийнхэн миний уран бүтээлийг үзгээсээ гадна Монголын ард түмэн намайг хүндэлдэг. Тэгээд энэ зориулж одоо би Отгон далаа ах гэдэг одоо Белазын жолооч байсан. Афганаар тэр хүмүүс бүгд эрдэнчүүд бүгдээрэнд нь аз жаргал сайн бохныг хүсэн өрөөё. За их баярлалаа. Танд Монголын урлагийн цэлмэг хөх тэнгэрт өдрийн одчиг гялалцсан алдар цагаан цэгмэд цэндэхүү дамдын сүрэн нямын цэгмэд чимэд осор тэдэн шиг л тэднийхээ мөрөөрн гişг шилийг нь дарж Монголын орчин цагийн кино урлагт өөрийнхөө өшөө хийж амжааг байгаа хийхийг хүсэж байгаа бас хийх ёстой тэр ажлуудаа амжилттай хийгээрэй. Монголын залуучуудыг Монголын ард түмнийг та ялангуяа Батмөнх Даян хаан урлагаар дамжуулж хүмүүжүүлэх сургах ёстой. Энэ бол таны Монгол улсын иргэн хүний үүрэг. Тийм учраас та тэр ажлаа бас амжилттай сайн хийгээрэй. Монголын ард түмэн таныг удахгүй дахиад ингэр дээр чинь 2 юм Монгол улсын төрийн сүлдтэй байхыг хүсэж байгаа. Хүсэж байгаа шүү. Монголын ард түмэн таныг бас үлзий утсараас нь тийм тэмдэгч зүүхийг хүсэж байгаа. Танд гэхдээ тэрнээс илүү шагнал бол Монголын ард түмний хайрлж хүндэлдэг Даян хааны алдраас илүү сайхан юм юу ах вэ, тийм ээ? Таны гэр бүлийнхэнд аз жаргал сайн сайхныг хүсье. За Монголын урлагт бас танаар дамжуулан аз жаргал сайн сайхныг хүсье. эрдэнчүүд Монголын ард түмэн би бол тэмдгийн хөтлийн яваагүй. Би бол зүгээр л ард түмний хөтлийн явсан нэг жирийн жүжигч юм. Би бол ерөөсөө тэмдгийн хөтлийн явахгүй харин ирсэн дүр болгоныг өөрийнхөө сэтгэлээр багшийнхаа зааснаар бүгдэрийг нь хийж явна гэдгээр ард түмэндээ амлая. За баярлалаа. Тэгэхээр бидний бэлтгэсэн нэвтрүүлэг маань өндөрлж байна. Энэ удаагийн зочин маань Монголын урлагийн цэлмэг хөх тэнгэрт бидэнтэй нэгэн эрен үед нэгэн цагт амьдарч байгаа агуу гайхамшигтай тим жүжигчин оролцсонд чин сэтгэлээсээ миний сэтгэл их тийм таатай байна. Манай үзэгчид та бүхэн ч гэсэн бас их баярлж байгаа бах. Та бүхэн бас үзэгчид маань үзээд магадгүй надад гомдож харамсч яаж магадгүй юм тийм масуухгүй яв, ийм масуухгүй яв гэж зүгээр их хүнийг харахаар бас жоохон сүрдэх юм. Гэхдээ энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.